сайн байцгаана уу? Энд байна. За та бүхэн өнөөдөр сургаалт төгс 3-ын 5-ыг уншиж өгье гэж утсан. Бүх зүрхээрээ эзэн итгэх, өөрийн олголтод бүх түшгэл. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд тэр чамайг чиний замыг шулуун болгоно гэж. Тэгэхээр 6 дугаар эшлэлд бол тийм ба. 5 дугаар эшлэлээр бүх зүрхээрээ эзэн итгэх, өөрийн олголтод бүх түшгэл. Тэгэхээр бид заримдаа өөрийн гэсэн олголтуудтай байдаг л та. Тэгээд тэрэндээ хэтэрхий муухарлан зүтгэх юм бол тэр эзэн замаас хөндөрөх бас аюултай байдаг. Тэгээд бид бүх зүрхээрээ эзэн итгэх гэдэг нь болохоор эзэн хаашаа чиглүүлж магадгүй тэр үед та бэлэн байгаарай гэсэн үг. Тэгэхээр жижиг эсийн гэрв ч юм уу сүм чуулганд бол үнэхээр хүмүүсийг өсгөн байжуулахад маш чухал үр хөцөө зүйл. Би эзэж үүсдэггүй. Би дандаа шинэ итгэгч нараа сүмдээ яваараа сүм олж өгөх нь надад тусалдаг байгаа. Сүм чуулган олж өгөх нь. Гэхдээ яг аав ээжийг харъя. Хүүхдүүдийг төрүүлж өсгөх үүрэг биднэрт байдаг. Үнэхээр тэр цоошин итгэгч нар ч гэсэн бас үнэхээр анханаас нь тэр яаж алхаа мэдэхгүй бойжуулах үүрэг бид бүх сүм чуулган эсийн гэрийн бүрүү адрес гадна тэр орныхонд нь хүртэл бас байдаг. Тэгэхээр шинэ хүүхд өсөж том болж явах үед янз бүрийн буруу зам руу орчихъя гэж аав ээж нь хамгаалалттай адилхан үнэхээр сүм чуулганы ч гэсэн одоо шинэ залуу итгэгч нарыгаа жишээ янз бүрийн номлолын шуурганд өртөөд явчих уу гэж хамгаалах үүрэг биднэрт угаасаа байдаг. Сүнслэг эцэгийнхээ хувьд бол тийх үүрэг биднэрт байгаа. Гэхдээ хэдийн тийм боловч хүүхд нь өсөж том болох тусам өөртөө суралцах үнэхээр бурханд бас зай тавих хэрэгтэй тийм өдрүүд бас гардаг аа. Тэгэхээр тэр тохиолдолд ялгах чадварыг сайжруулж бидний өсгөх үүрэг бол үнэхээр ялгах чадварыг сайн болгож бурхныг сайн сонсдог. Тэгэхээр бурхан дотор дуулууртай алхдаг. Үнэхээр бурхантай хамт хариу сүстэй хамт алхдаг хүмүүсийг бий болгох ёстой. Нэгэнд алхаад сурчих юм бол нэгэнд хүүхдтэй бор хоолнд орчих юм бол та яалчгүй тэр хүүхд төрөө хоолоо олж идэх ёстой болно. Яалчгүй хүүхд чинь гэрээсээ үрнээсээ нисэж хоолоо олж идэн өөр газар руу амьдрах шаардлагатай болдог. Бидний зүгтааж явж байгаа л өөрөөр харин яг амьдралын ирэхээр үнэхээр мөчрөөр бол салбарлаж урах ёстой. Тэр үед хэцүү боловч гэсэн тэр явуулах ёстой гэсэн үг. Тийм учраас сүм чуулган үржиг дахин олширдаг байгаа. Тэрээс гадна сүм чуулганаас хүмүүс бас үржин өөр салбар руу явдаг байгаа. Нүүдэг, солигддог янз янзын болдог байгаа. Үнэхээр өрөөлгөө сайхан гарч байгаа л хөрөг. Харин хэрэлдэж уралдаж гарч байгаа бол тэр нь ерөөсөө зүг зүйтэй зүйл ухраас биш байна гэсэн. Бурхны дотор бүгд амгалан болдгийг хэрсэн мартаж болохгүй. Гэхдээ суралцах том болох тусмаа өөрөө хоол олж идэх үед тэр хүмүүс өөрт нь тохирсон хоолыг олж идэх шаардлагатай болдог байгаа. Жишээл мужаа хүнийг мужаас хүн сургадаг. Дуучин хүнийг дуучин хүн сургана. Дуучин хүнийг дууд болдгоо жишээл янжраа сургаж чадахгүй. Би харин математикийг тэр хүнийг зааж өгч чадна. Математик статистик харин сайн зааш шүү. Гэтэл би магадгүй урлагийн ч юм уу түүхийн хичээлийг заах гэж оролдох юм бол ер нь бол онгойл болж хөрнө гэсэн. Тэгэхээр зураач болох гэж байгаа бол би зургийн багтар очих ёстой гэсэн. Тэгэхээр үнэхээр бид нарт бэлэг аваас дуудлагаас хамаарат янз янзын газар суралцах шаардлага хүмүүс аяндаа гардаг. Тэр үед нь жишээлбэл зарим хүмүүс дээр принцип ч юм уу, зарим хүмүүс жамбаа еврей ч юм уу, зарим хүн өөр нэг пастор ч юм уу сонсох шаардлагууд гардаг л та. Яг бол тэр тухайн хүнд тэр хоолой дутагдсан ч юм уу, тэр ньютришн буюу нэгсэндээ өөрөөр хоол идэх шаардлагатай бол тэр нь байна гэсэн. Тэгэхээр сүнслэг нүдчиг нэгдээд тэгэхээр өөрийн гэсэн дагалд одоо аав ээжтэй сүнслэг аав ээжтэй болох тохиолдолд өөр пастортай болох тохиолдолд хүртэл гардаг. Тэгэхээр энэ процесс яг эзэнд итгэх хэрэгтэй байгаа. Тэр хүн одоо эзнээс холдоод явах гэж байгаа ч юм уу, ингээд зүгтаагаад явж байгаа бол тэрний араас хөөцөлдөж тэрнтэй хамт одоо үнэхээр буруу замд оруулахгүй байж туслах нь зүйтэй зүйл. Эзнээс холдоогүй мөртлөө харин өсөн том болж өөрт нь хэцээдээ зүйлийг хайж байгаа бол та үнэхээр эзэнд итгэнэ гэсэн. Өөрийнхөө ойлголтод нь бүйтгч гэсэн. Хамгийн гол нь та тэр хүмүүстэй ялгах чадварыг сайн өгсөн бол сайн байгаа. Яагтвэл ялгах чадвартай хүн байх юм бол эзэнд итгээд явхад ариун сүнс үнэхээр та ариун сүнсээр тэр хүн удирдуулаад явж байгаа бол ямар ч бүү байгаарай гэсэн. Амьдралд нь янз бүрийн хэцүү зүйл тохиолдож магадгүй л дээ. Тэгээд та эзэнд бүрэн итгэх хэрэгтэй. Ядвал тэр өөрөө өсөхийн тулд өөртөө даалгавар хийх ёстой. Өөртөө өсөхийн тулд өөртөө бас зам дээрээ гүйх ёстой. Өөртөө жишээл машин барихаар харъя л ба. Анх машин барихад хүүхд чинь анх машин барьж байхад хажуусан сууж байгаа бол амхан зүйл ерөөсөө биш. Тэсэрээ сайн болдог. Хэрвээ тэрнээс нь айгаад үгүй би барьчих гэдэг байх юм бол хүүхд чинь машин барьж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан тэр хүн үед нь мэдгүй зааварлаж өгнө. Андаа тэгэл гараад явахаас аргагүй байдал ордог. Тэгэхээр эмхээр бид нар бүх зүрхээр эзэнд итгэх хэрэгтэй. Энэ цаг мөчид өөрийн ойлголтондоо түшгэлж болохгүй. Би чинь жишээлбэл манай хүүхд маань хичээл сонгоод
би хүүхдтэйгээ одоо тийм хичээл намдаа сайн болохоор нь одоо тийм мэдлэлтэй болоосож гэдэг нь хүсдэг байсан л да хүүхдийг одоо сайн коллежд ороод ундаг яваасаа гэж их хүмүүс хүсдэг л. Гэтэл хүмүүс маань эсрэгээрээ үгүй би тийм биш. Миний дуудлага бол ийм. Би тоогооч болно гэж хэлсэн. 10 жил онд сурсан. Тэгээд өөр олон чадвартай авьяастай өчнөө олон мэтгэлцээнд явдаг хүүхд маань тэгжлэхэд надад амархан байгаагүй. Гэтэл үнэхээр залбираад эзнээс асуусан байгаа. Тэгээд эзэн хүүгийн маань тоогооч явцтай нэгэ зогсож байгааг харуулсан надад. Тэгээд би үнэхээр энэ эзнээс юм байна гэдгийг мэдээд зүгээр л бууж өгсөн эзэнд. Би өөрийнхөө ойлголтод түшиглээгүй. Жишээлбэл би чинь одоо математикийн доктор хүн шүү дээ. Манай нөхөр инженер, англи зэрэгтэй хүмүүс. Бид нар хоёулаа боловсрол бол маш чухал эдний гэрхэн, манай гэрхэн аль аль нь дандаа боловсролын салбараар явсан хүн байдаг. Тэгээд үнэхээр тоогооч гэдгсэн чинь хоёулаа яана л гэж баг ихэндээ бодсон өөрийнхөө ойлголтод бодоод гэтэл хүн маань үнэхээр эзний бүх зүйлээр эзэнд итгэхгүй тийм бүх маань өөр болж уурсан байгаа. Тэгээд явуулах хэрэгтэй бол үнэхээр явуулна шүү дээ. Тэрээсээ гараад явах цагт нь явуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ цаг мөчид үнэхээр танд бас явуулах хэрэгтэй зүйл байвал явуулаарай. Үнэхээр хамт салбарлаж байгаа зүйл байл хамт салбарлаж болно. Бүх зүйлээр эзэнд итгэн өөрөөхөө битэн мухарлаж оролдороо. Тэгээд зарим зүйл дээр ч гэсэн бас мухарлах шаардлага байхгүй. Тэр эзнээс асуугаараа. Хамгийн түрүүнд эзнээс асуух явдал хамгийн чухал зүйл шүү. Тэгээд үнэхээр биднэрт заримдаа бидний зөв эзэж байдаггүй шүү. Эзэн бурхан илүү сайныг мэддэг. Тэгэхээр эзэнд бүрэн итгээрэй. Назарын Есүс Христосийн нэрээр эзэнд бүрэн итгээрэй гэж та бүхэнд хүлээлж байна. Баярлалаа.